Бидний уулзалтын хүндтэй зочид маань үргэлжилж байна. Одоо бүгдээрээ Улсын хурал засгийн газрын гишүүн асан, Улсын хурлын дарга асан Бүс аймгийн Малчин сумын уугуул Цэндийн Нямд орж даргатай уулзж байна. Сайхан орчиж байна уу та? Сайхан орч. За, нутгийнхны уулзалтанд ямар хүлээлттэй ирэв? Нутгийнхаа нийт зам олонд мэндчилгээ дэвшүүлж байна. Аймгийн 100 жилийн арга хэмжээний хүрээнд энэ уулзалт зохион байгуулагдаж байна гэж ойлгож байна. Нийт нутгийнхаа хүмүүсийг энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож нутгаа бас нэг үдэж аймаг орноо даач нутгтаа нэг очороо гэж урих байна. 1925 онд Чанбан уулын аймаг гэж байгуулагдаад тэрнээс хойш 100 жил болж байна та. Энэ хугацаанд их хүндгэц он жилүүдийг ардаа өргөж улс орны хэмжээнд дэвшэр аймгийн хэмжээнд дэвшэр хөгжил дэвшил бас наашаа харж ингэж явж байгаа цаг үед бид нар амьдарч байгаа. Цэдэн балдарга 44 жил энэ улс орныг удирдах өнөөгийн энэ шинэ Монгол улсыг босгох ажлыг гардан гүйцэтгсэн хүн. Дараа нь Батмунх дарга бас цөөнгөжл төрийн толгойд сууж 90 оны ардчилсан хувьсгал амжилттай болж доктороо хэлэм олцоход түүхийн нэг эзэгтэй үед төрийн толгойд сууж бас Монгол төрийн удирдагч хүн шаардлага гаруул цагтаа бүүж болдгийг харуулж юм сайхан жижиг дэлхийд дахин тогтоосон юм хүн шүү дээ. Энэ хоёр их хүний араас их хурлын дарга болсон хүн бий дээ. Ийм хувь тавилангаар замнахад Монголын ард түмэн тэр дотроо Улсын ард түмэн надад 4 удаа итгэл үлээл гэж сонгосон. Би одоо хүртэл баярлаж явдаг. Миний өргөөгдөж гисэн зааштай энэ баярыг тээж миний амьдралын замлыг үргэлжлүүлнэ. 94 онд би их хурлын гишүүнээр сонгогч чинь аймаг харанхуй байлаа шүү дээ. Сумын аймгийн төвд дизель станцта 4 цаг ажиллаад унтардаг. Эрнээс хойш аймгийн бүх сумд эрчим хүчнийхээ өсөрт холбогдсон нэг том ажил болсон. Миний их хурал засгийн газарт байх хугацаанд энэ мянганы зам гэдэг төсөл хэрэгжиж энэ арга хэмжээний хүрээнд хар замтай холбогдож нэг том ажил хийгдсэн. Энэ хар зам ашиглалтанд орсноор Монголын ард түмэн хэзээ бол хэзээ дахиад манай хоёр их нуур, хоёр их ханга, хангай гэдэг нь улсад очих. Улсын төр 90 улсын гайхамшигтай байгальтай танилцж их орн гэдэг юм ямар сайхан байдгийг, байгаль нь ямар сайхан байдгийг мэдрэх ийм болцоо бүрдсэн. Ийм том асуудлууд яг миний үед шийдэгдэж явсан бас их үеиг санагддаг шүү дээ. Манай улсын би нутгаар ярихаар нулимс гарчих гэдэг дэндүү сайхан байгальтай. Энэ төрийн буйнд ард түмний буйнд ертөнцийн их олон газар олон төвөөр явж үзсэн. Манай улсын нутаг шиг энэ дэлхийг алган дээр тавьчихсан юм шиг бүх юмыг шингээж чадсан тийм нутагтай би таарлаж үзэв. Тэнд хоёр их ханга байна, хангай гэдэг нэг улс байна. Монголын хоёр их том нуур байна. Цагаагаар нь эрсдээс дэлхийн байгаль ямар байдгийг нэг жилийн дотор бүгдээр ингэ үзүүлж чаддаг. Тэнд говь байна, тэнд тал байна. 90 улсын ийм байгалийн үзэсгэлэнтэй ийм нутагт бид нэр төрж хүн болж нэгэн дор, нэгэн зуунд хамт амьдарч байгаа нь 90 улсын их аз завшаан гэж би ойлгодог шүү дээ.
Би усын ард түмэнд бас Монголын нийт ард түмэнд энэ усаамгийн гол гэсний 80 жилийн хойно баярын мэнд 100 жилийн хойно баярын мэндчгийг дэвшүүлж аз жаргал эрүүлэн сайн сайхан бүхний хүссэн өрөөж хүн бүрт айл өрхөрт бас цаашдаа манай аймаг сайн хөгжнө гэдэгт итгэлд өгс байна. Баярын мэндчилгээ дэвшүүлж байна. За баярлалаа. Таныг нутгийн хантан хүлээж байна.